Хэрэг та өөрийн бичсэн аимшигын өгүүлбэрүүдээ бидэнтэй хуваалцахыг хүсвэл Хүйтэн цай Facebook группт нэгдээрэй. Түдсэн дөнгөрүүлсэн шөнө. Зуны амралтаараа хийх ажил олж чадахгүй дэмэрч явтал хамаатны эгч маань надад нэгэн ажлын санал тавьсан юм. Эгч маань нэгэн эмнэлгийн хажууганд жижигхэн түүх ажилуулдаг байлаа. Намайг өөрийнх нь оронд хэд хоног худалдагч хийвэл тухайн өдрийнхөө орлогоос тодорхой хувийг нь авч болно гэхээр нь би уухайн тас зөвшөөрөв. Ингээд эгч надад төзнийхээ түлхүүрийг үлдээгээд өөрөө хөдөө амралт зугаалгаар яваад өглөө. Эхний өдөр баг зэрэг сандарч бодилсон ч овоо гартаа оруулчихлаа. Эмнэлгийн дэргэд байрладаг болоод ч тэрүү эргэлтээр ирж байгаа хүмүүс чихэр жимс нарийн бов тасралтгүй авч надад амьсгаа авахч зав олгосонгүй. Харин тэр өдрийнхөө оройн л би ямар буруу газар ирснээ ухаарсан юм. Эгч намайг орой автобус зогсохоос өмнө эртхэн хаагаад харьцаарай гэж загсан ч манай гэр тийм ч холгүй байсан тул би дур мэдэн шүнжин ажиллахаар шийдэв. Өдөр нь ингэж их орлоготой байсан юм чинь оройнч бас хүмүүс үйлчлүүлэх байх гэж тооцоолсон минь тэр. Эмнэлгэл эмчин шөнийн цагаарч хүмүүс орч гарч л таарна шүү дээ. Цаг шүн дундын 12 цагийг зааж байх үед нэгэн үйлчлүүлэгч орж ирлээ. Сексизм буурал үстэй бөхтгөр эмгэн байв. Сайн байна уу хүмүн? Имэдэ нэг уцаараа яриулаач гэж тэрээр настай хүний сулхан чичирхийлсэн хоолоогоор хэллээ. Би ч нэг ихэн бодолгоо уцаа гаргаж ирээд "За эмээ, дугаар нь хэд билээ?" гэж асуухад эмгэн бодлон толгоогоо нэг маажснаа ахин ам нээв. Иммэн мэдэхгүй. Хэдэн хүүхдүүдтэйгээ л ярих гэсэн юм. Юу гэсэн үг вэ эмээ? Та арай хүүхдүүдийнхээ дугаарыг мэддэггүй юм биш үсттэй. Хэн мэдвэ хүмүн? Хүүхдүүд маань юу ч хэлэлгүй ээжигээ хаяад явчихсан юм. Хадан гэртээ харьсан гэдгээ л дуулгах гэсэн санаатай. Гэх хачирхалтай хийгээд хүйтэн үгсийг нь сонсоод би тэр чигтээ хөшөж орхив. Гэнэт утас дуугархад би цочсондоо гараасаа алдаад газар унахчихв. Сандарч мэгтсээр эргээд хартал өнөөх эмгэн ор мөргөө алга болсон байлаа. Уцаач авч залгсан дугаарыг харвал ад болоход ихч байв. Айсандаа гар салган нь түдснийхээ хаалга цонхыг тас төгжлээ. Утасны цаанаас ихч. За миний дүү гэртээ харьсан уу? Эгч нь завгүй байгаал асуухаа мартчихж. Хаалга цонхоо гэд үгээ дуусгаагүй байхад нь би яриаг нь тасалж орхилоо. Үгүй эгчээ, би хараагүй. Жаахан гүрийгээ суучих санаатай үлдсэн чинь энд амар юм болоод байна. Эгч хэсэг чимээгүй болсноо хоолон сааралдаж. Эрт хараарэ гэд хэлээд байхад та сүнс харчихдээ янзан чи. Тийм ээ, тийм эгчээ. Би одоо яах вэ? Хаалга цонхоо тас төгж гадаа хүн дуурч байсан ч ямар ч хариу өгч тэр байтгүй чимээж гаргаж болохгүй шүү. Өглөөний 6 цаг хүртэл тэндээсээ гарч болохгүй шүү гэлээ. Яг одоо 12 цаг 13 минут болж байна. Өглөөний 6 цаг хүртэл бүтэн 5 цаг 47 минут дутуу. Айтайхан ч амсгаа авч чадалгүй таг гүлийж суусаар өөрийн 2 цаг 15 минут болоход нэг зүйл эхэллээ. Хаалга тогших чимээ. Зүрх амар гарах шахам цочсон би золтой дуу алдчихсангүй. Ийм байдалтай 10 минут өнгөрөхөд тогших чимээ бүр нүдэх чимээ болон ширүүсв. Гэсэн ч удсангүй буцаад чимээгүй боллоо. Дараагийн явдал 3 цаг 36 минутанд болов. Төцний хөшиг дотор талаасаа яг л салхинд хийсэж байгаа мэд агаарт хөөрөн сөхөгдөхөд харанхуй цонхны цаанаас нэгэн бүдэг бадаг царай намайг хайн нааш цааш ширтэж байлаа. Би лангууныхаа цаагуур шуургаж хамаг бие хомин намайг битгий хараасаа химэн дотроо тасралтгүй залбирв. Гадаа байгаа тэр зүйл хөшгийг таазнаас нь тас татан унахад ч би нүдэ анин амьсгалаа төгжин тэссээр байлаа. Энэ мөчөд яаж ийгээд амьдл гарч байвал үгсэн мэд хөдөлгөөнгүйгээр энэ шүнийг давхад бэлэн байв. Дараагийн явдал бүр ч аимшигтай байлаа. 4 цаг 37 минут. Би зүгээр л тэр зүйл рүү хөшсөн мэд ширтээ зогсчихв. Төц бүхэлдээ тас харанхуй байсан ч нүдм нь аль хэдийн дасаж тэр зүйлийн дүрсийг тодхон ялгаж байв. Маш өндөр хүн дүрстэй хар сүтэр төцний яг голд зогсоод
над руу тонгой ширтэж байх нь тэр. Гэсэн ч би ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Өмдөндөө шихэд бэлэн байсан ч гүрийсээр л байв. Өмнөх тохиолдолд дандаа гаднаас байсан бол энэ удаа дотор орж иржээ. Бүх зүйл дууслаа гэж бодсон ч би шүд зүүн төвчсөн. Аз болоход өөрийн шаргал нар цонхоор тусахтай зэрэгцэн өнөөх хар дүрс аажмаар замхран алга боллоо. Одоо 5 цаг 40 минут. Ердөө 20 минут. Тэгэхэд би чөлөөтэй болно. Сая л нэг гүнзгий амьсгаа авч үлдсэн хугацааг аль болох тайван өнгөрөөхийг хичээж суутал гаднаас танил хоолой дуулдах нь тэр. Миний дөө гараад ир. Зүгээр үү? Их чинь хүрээд ирлээ. Энэ гарцаагүй их чинь хоолой байв. Баярлсандаа ухаангүй шахам ухас гэж хаалгаад илгэж орхилоо. Миний амьдралын хамгийн том алдаа. Гадаа гарахад ихч байсангүй. Аргачихгүй биддээ. Игч хөдөө явсан. Яаж над дээр ингэж гинтгэн хүрээд ирэх билээ дээ. Намайг угтаж авсан ганц зүйл нь түнэр харанхуй. Бас өнөөх хөгшин эмгэн байлаа. Эргэн тойрноо гайхан харвал тоо томшгүй олон сүнс өдөр нааш цааш холгилдон байхыг би олж харсан юм. Одоо би энд үрд гацсан. Миний хийж чадах ганц зүйл бол түцэнд хонголохоор үлдсэн дараагийн азгүй нэгнийг хүлээж цонхныхын цаанаас ажиглан зогсгол үлдсэн юм.